Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цекрум эхлэхэд бэлэн боллоо. Манайхан дуучин Дэвидийн эргийг санаж байгаа. Өмнө нь би энэ эргийн талаар бараг 2-3 удаа бичлэг хийсэн баг. Өнгөрсөн 7 хоногт Дэвидийн шүүхийн урьдчилсан сонсгол болж өмнө нь мэдэгдээгүй байсан шинэ мэдээллүүдээр нэмээд илүү дэлгэрэнгүй тодорхой зүйлүүд шүүх хурал дээр дэлгэгдсэн. Өнөөдөр бүгдээрээ энэ талаар ярилцъя. Хэрийн талаар товчхон сануулхад 2025 оны 9 сарын 8-ны өдөр Лос Анжелесын Холливуд Хиллсийн тансаг зэрэглэлийн хороололд алдартай дуучин Дэвидийн Тесла машины багажнаас түүнтэй үерхжсэн гэгдэх Селест эмээх охины зохицолцсон. Охин олдохдоо дөнгөж 15 настай байсан бөгөөд тэдний харилцажсэн болон амиа алдсан гэж таамаглаж байгаа үед охин ердөө 14 настай ээжээ. Охины цогцос муудаж ялзарсан байдалтай болсон бөгөөд 2026 оны 4 сард бүхэл бүтэн 7 сарын дараа прокурорын байгууллага хангалттай нотлох баримт цуглуулж Дэвидийг хүн амны эргээр баривчлан 2026 оны 7 сард Дэвидийн урьдчилсан сонсгол эхэлсэн. Сонсголын эхний өдөр Дэвидийн өмгөөлөгч шүүгчид хандан манай үйлчлүүлэгчийн гавыг тайлж өгнө үү? Тэр хоригдож байхдаа болон шүүхтэр ямар нэгэн асуудал үүсгээгүй. Цаашид сонсгол хэдэн өдөр үргэлжлэх тул бичиг баримтаа эргүүлэх, тэмдэглэл хөтлөх, ус уух зэрэг энгийн үйлдэл хийхэд нь саадуулж ийн гэж хүссэн. Шүүгч гавыг нь тайлахыг зөвшөөрсөн ч оронд нь бүслэхийгээр нь гинжилт саналтай бэхлэхийг тушаажээ. Ингээд сонсгол цагдаагийн боди камерын бичлэгээр эхэлсэн. Энэ нь Селестийг амиа алдахаас нэлээд өмнө тэдний үерхэж байх үеийн бичлэг байв. Охин гэрээсээ орохсон тул ар гэрэн сургаггүй болсон гэж цагдаад мэдгдсэн байжээ. Эцэг их нь манай охин Лейд амьдардаг Дэвид гэгч залуутай уулзаад ах шиг байна. Тийшээ очиж шалгаж өгөөч гэсний дагуу Лейн цагдаа нар Дэвидийн гэрт очив. Дэвид хаалгаа нэхэд цагдаа нар бид насан туршаагүй Селест охиныг хайж байна. Чамтай хамт байж магадгүй гэж сонслоо. Энд байна уу гэхэд Дэвид үгүй би түүнтэй ганц л удаа уулзсан. Хаана байгааг нь мэдэхгүй. Надад өөрийгөө 18 настай гэж хэлсэн. Тийм жоохон гэж мдээгүй гэж хариулжээ. Энэ бичлэгний дараа прокурорын талаас Дэвидийн iCloud-с олдсон хэдэн жилийн турш хоорондоо бичижсэн мессеж, бэлгийн харилцааны видео, нүцгэн зургуудыг дэлгэжээ. Тэрхүү мессежнүүдээс харуул Дэвид охиныг 11 настай байхаас нэхлэн даагаж холбогдсон 13 та ахт нь бэлгийн харилцаанд орж эхэлжээ. Тухайн үед Дэвид өөрөө 18 нас хүрсэн байсан гинэ. Ингээд ердөө 13 настай Селест жирэмсэн болохоос айжсэн яриа нь ил болсон байна. Охин сарын тэмдэг ирэхгүй байна. Хугацаа нэлээд итэрчлээ гэхэд Дэвид би чамд FLO гэдэг апп татгиж хэлсэн мэдтэй хэмээн линкийг нь илгээжсэн. Энэ апп нь сарын тэмдэг болон жирэмслэх боломжтой үеийг тооцоолд юм байна. Тэгээд энийг татаад хизээ ирснийг сайн тэмдэглэж аюулгүй үеийг нь тааруулж ийгэжээ. Түүнчлэн 13 настай охины биед маш ортой яаралтай жирэмснээс хамгаалах хэмийг хэд хэд удаа дагуулсан. Насан туршаагүй охинтой ийм харилцаанд орно гэдэг өөрөө гэмт хэрэг бөгөөд ядаж жирэмснээс хамгаалах арга хэмжээг залуу өөрөө авч болох байтал 13 та охинд аппликейшн татуулж аюултай юм уулгаж ирсэн нь нийл болсон. Үүгээр зогсохгүй үр хөндөлт хийлгсэн болохыг илтгэх мессежнүүд олджээ. Дэвид ийм зүйл болсонд үнэхээр уучлаарай гэхэд Селест зүгээр дээ санаа зовлтгүй. Бид хоёр хоёулаа хүүхэд өсгөж чадахгүй штэ гэж хариулжээ. Өөрөө хүүхэд мөртлөө Дэвидийн карьер, өөрийнх нь нөхцөл байдлыг бодон ийм шийдвэр гаргасан. Үр хөндөлт хийлгэхдээ Дэвид хамт яваагүй. 13 дөрөвтэй охин эмнэлэг рүү ганцаараа очиж зөвлөгөө аван хаалгааны цаг авсан байна. Дэвид хаалгааны өдрөө ойртоод хизээ илгэх вэ, хэдэн цагт вэ гэж дахин асууж байсан нь охинд санаа зовсондоо биш, хүүхдийг ахуулсан уу үгүй юу гэдгийг мэтгэл чухал байсан. Бүр ганцаараа хаалгаанд орох гэж байгаа охинд Дэвид манай ээж ийм үед эмэгтэй хүнээс заавал асуух ёстой нэг асуулт байдаг гэж хэлсэн. Тэр хүүхэд үнэхээр минийх мөн үү гэж асуусан байна. Маш доромжилсон асуулт байхад Селест мэдээжтэй хараа гэж түүнийг тайвшруулжээ. Дэвидийн ээж нь хүртэл хүүдээ ийм зүйл захиж хэлдэг байсан нь тэдний гэр бүл ямар гэдгийг харуулж байна. Тэгвэл Дэвидийн эцэг их охиныг насан туршаагүй мдээгүй байсан уу? Селестийг Техас дахь гэртээ хүртэл дагуулж очиж исэн. Дэвидийн эцэг их багш мэрэгчлээ хүмүүс мөртлөө насан туршаагүй охиныг яагаад мдээгүй юм бол? Дэвидийн аав ээж сая болсон сонсголт нэг ч удаа ирээгүй бөгөөд охины гэр бүлээс гаргасан иргэний нэхэмжлэлээс хүүгийнхээ хөрөнгийг хамгаалахын тулд хуульч хөслөө завгүй байгаа гинэ. 2024 оны 2 сард Селестийг 14 нас хүрэх үед тэдний чатнаас гайхалтай ажиллагаа гэх үг гарч ирдэг. Энэ нь юу вэ гэвэл охин Илээс 2-3 цагийн зайд эцэг эхтэйгээ хамт амьдардаг. Дэвид охиныг гэртээ авчирч цуг амьдрахын тулд том цүнх явуулж унах машин бэлдэн шүн дунд гэрээс нь оргуулахар тохиржээ. Яг оргох болоход Селест айж эргэлзэхэд Дэвид хэдэн 7 хоног төлөвлөчөөд юу яриад байгаа мэ гэж шахаж эцэг их нь уцыг нь хурааж авахаас сэргийлж нууц уц сүртэл бэлдэж өгчээ. Бүр эцэг их чинь саад болвол би хамгаалагчтай явуулах уу гэж ярьжсэн. Ингэж охиныг гэрээс нь оргуулж эцэг их нь цагдаас сургаггүй болсон тухай мэдэгдэн Дэвидийн гэрлүү цагдаа явуулснаар дээрх бичлэгийн үйл явдал болсон байжээ. Тэгээд Илэйн цагдаа нар 2024 оны 2 сарын 17-ны өдөр
Дэвидийн гэрт очиж хаалгыг тогссон бөгөөд Дэвид гарч ирээд би түүнтэй ганцхан удаа уулзсан. Надад 18 настай гэж хэлсэн. Энд байхгүй гэж нүүр улаахгүй худлаа хэлснийхээ дараа гэрээсээ орохсон Селест охиныг дагуулan Лас Вегас, Лондон, мөн эцэгийнхийнх нь байдаг Техас зэрэг олон газраар аялсан байна. Ядуувтар гэр бүлээс гаралтай 13 настай охин урд нь гадаад руу аялж үзсэн байх уу? Мэдээж үгүй. Техас дахь гэрт нь очиход л маш том тансаг хаус охины амьдардаг байсан гэрээс хамаагүй тухтай. LA, Лас Вегас зэрэг газрууд нь ч мөн адилхан байсан. Тэгэхээр охины хувьд өөрөөс нь баян, тансаг дүрэгт амьдардаг, эцэг ихэнч боловсролтой сэхэтэн хүмүүс шиг харагддаг, амжилтанд хүрсэн мундаг залуу шиг санагдсан нь ойлгомжтой. Тэгээд 11 настайгаас нь эхлэн холбогдож, хуулиар зөвшөөрөгдөх насанд хүрэнгүүт чинь шууд гэрлээд сайхан амьдрна. Итали руу нүүж амьдрах уу? Тэр үед би маш их мөнгө олцсон байх болохоор дуулахаа болж хоёулаа Италид амар тайван амьдарч болно гэж ярьдаг гэжээ. Гэвч энэ бүх хугацаанд охинд абортонд орсныхон дараач План B буюу яаралтай жирэмснээс хамгаалах ямиг дахин уулгасарав. Харин Селест насанд хүрэхээрээ Дэвидтэй гэрлэж хүүхэд төрүүлэн жирийн аз жаргалтай гэр бүл болно гэж мөрөөддөг гэжээ. Гэвч 14 нас хүрсэн 2024 оны 11 сараас тэдний харилцаанд сэв сууж эхлэв. Дэвид охиныг эргэн тойрондох эрэгтэй найзуудтай нь харсан мессежнүүд бичдэг байсан бөгөөд охин хариуд нь Дэвид би чамд одоо ч маш их хайртай. Гэхдээ абортонд орсондоо харамсаж байна. Тэр үед хагалгаанд орохгүйгээр хүүхдээ төрүүлж өсгөх байсан. Чамаас болоод би гэмгүү бяцхан хүүхдээ амьдралыг сүнөөцөн юм шиг гэмшил төрж байна. Цаг хугацааг буцааж олдог бол би хагалгаанд орохгүйгээр өөрөө төрүүлээд өсгөх байсан гэх мэтээр харамссан мессежнүүд илгээжээ. 2025 оны 3 сард Селест хоёулаа уулзахаараа дандаа бэлгийн харилцаанд орж цагийг дэмий өнгөрөөдөг. Би амьдралаасаа үүнээс илүү зүйлийг хүсэж байна. Албан ёсоор үерхэж байгаач зарлаж чадахгүй ийм харилцаа байж болохгүй гэж бичжээ. Тэгээд 2025 оны 4 сарын 22-ны өдөр буюу охины амиа алдсан гэж таамаглаж байгаа өдөр тэд мессежээр маргалцсан. Учир нь сошиал медиад нэгэн зураг бичлэг тавигдсан бөгөөд Дэвид гэртээ өөр нэг эмэгтэй оруулжээ. Тэр эмэгтэй нь урьдчилсан сонсголоор ил болсон бөгөөд Азия Коллинз гэх 23 настай стример эмэгтэй. Үүнийг харсан Селест дуурлаж би чамайг ална. Тэр эмэгтэй миний суудаг газарт суудсан байна. Дэвид чи одоо дууссан. Би бит хоёрын харилцааны талаар бүх дэлхийд дэлгэнэ гэж бичжээ. Яг энэ өдөр Дэвидийн шин цомгоо нээхээс ердөө 3 хоногийн өмнөх үе. Тухайн үед Дэвидийн амьдардаг байсан Холливуд Хиллс дэх тансаг хаус нь $1 миллион давсан үнэтэй. Түүний 2023-аас 25 оны хоорондох нийт орлого $11.5 сая байсан бөгөөд цомог нь гарснаар жилд $19 сая болох боломжтой амжилттай явсан үе. Прокурорын үзэж байгаагаар Дэвид энэхүү нэр хүнд болон санхүүгийн амжилт таалтахыг хүсээгүй. Селест охин бүгдийг илчлэнэ гэж занл хийсэн тул насанд хүрээгүй охинтой харилцаатай байсныг илрүүл карьер нь бүрэн сөрхөв. Тиймээс Дэвид тэр оройны 8:40-д такси захиалан охиныг гэрлүү явуулж гэртээ авчран уулзаж ярилцахаар тохиролцсон байна. Оройн 10:10-д Селест Дэвидийн тансаг хаусанд ирсэн. Тэнд Дэвид охиныг хэд удаа эртээ зүйлээр зоожээ. Цогцмуудсан байсан болохоор яг ямар зэвсэг байсныг тогтоож чадаагүй ч шөвөг эсвэл эртээ зүйлээр хөнөөсөн гэж прокурор үзэж байгаа. Охиныг 10:10-д ирснээс хойш ердөө 20 минутын дараа буюу 10:30-д охины утас руу Дэвид өөрөө хаана вэ? Яагаад ирэхгүй байна? Би такси явуулсан штэ ирж гин үү гэж худалдаагаасаа мессеж өгсөн. Тэгээ тэр шөнөдөө өөрийн Тесла машинаа унан LA-с 2-3 цагийн зайд байдаг Санта Барбара бүс рүү дахиж очоод буцаж ирсэн байна. 2 өдрийн дараа буюу 4 сарын 24-нд Дэвид Home Depot барилгын дэлгүүрээс Жоту хүрд захиалж авчээ. Жоту захиалсны дараагийн өдөр нь цомгоос сурталчлахаар радио ба подкастуудад оролцсон инээж юу ч олоогүй юм шиг ярилцлага өгчээ. 3 жил хайрцсан охиноо хөнөөчөөд маргааш нь инээгээд цомгоос сурталчилжсэн гэсэн үг. Тэр өдрөө дахин Санта Барбара руу явсан байна. Хурц захиалж авсан тул цогцыг багаажин дахин тэр хавьд буулна гэж бодсон ч боломжгүй байсан уу? Эсвэл маргааш нь цомгийн баяр болох байсан тул амжаагүй юу? Ямар тааж буцаагаад аваад ирсэн. Энэ явдлаас 1-7 хоногийн дараа буюу 4 сарын 30-нд тэрээр Twitter хаягтаа гинэт ялцарсан муудсан гэдэг ганцхан үгийг постлжээ. 5 сарын 1-нд олон тооны цахилгаан өрөө, 5 сарын 3-нд хүүхдийн цэнхэр өнгийг хийлдэг хуванцар усан бассейн, 5 сарын 5-нд цогцоос зөөвөрлөх уут, угаалгын том гялгар уут, мөн 1650 градусын халууныг тэсвэрлэх чадвартай халуун тэсвэртэй дэвсгэр болон шатаах зориулалттай тор, шатаах төхөөрөмжийг Амазоноос хурамч нэрээр захиалж авсан. Селестийн цогцны ялзарсан хэсгээс ялангуяа өвдөг хавиас нь цэнхэр өнгийн хуванцар илтгэх юмнууд олдсон бөгөөд энэ нь Дэвидийн Амазоноос захиалж авсан хүүхдийн хийлдэг бассейнтэй яг таарчив. Прокурорын үзэж байгаагаар Дэвид гаражныхаа дотор тухайн бассейныг хийлж тавиад дотор нь охины цогцыг цахилгаан өрөөгөөр хөрөөцсөн гэж үзэж байна. Гаражны хан тоосгон байсан бөгөөд хаасайгүй цусны мөр үлджээ. Тэгээд дахин Санта Барбара руу явсан ба тэндээс Селестийн паспорт олцсон.
Охины цогцны зарим хэсэг болон гар утас нь одоо хүртэл олдоогүй байгаа бөгөөд тэдгээрийг тэр хаваар хайцсан байж магадгүй гэж үзэж байгаа. Шүүхтэр нотлох баримтаар паспортыг дийлгэхэд охины эцэг их Селестийн жоохон байх үеийнхэн зурагтай паспортыг хараад нулимсаа барьж чадалгүй зурх эртэлүүлжээ. Ингээд гудамжны камераар Дэвид өөрийн Тесла машинаа унаад явж исэн дүр зураг бичигдэж үлджээ. Прокурорын үзэж байгаагаар тэр үед машинд нь Селест охины цогц байсан бөгөөд муудаж эхэлсэн байсан. Тэр машинаас зөвхөн охины цогц олцсон юм биш. Машины агаар хариуцагч үнэр дарагч гэхэд 11 ширхэг олцсон. Камерын бичлэг дээр ч Дэвид хамраа чимхэн жолоо барьж байгаа нь харагджээ. Ингэж жолоодож оцсныхоо дараа Дэвид машинаа нэг гудамжинд хаяж орхиод аялан тоглолтоор явсан байна. Түүнээс хойш Илийн оршин суугчид энэ муухай үнэр хаанаас гараад байгаа юм бол энэ машин яагаад манай гудамжинд зогсоод байгаа юм бол гэж гомдол гаргаснаар ачигч машин ирж журамлах газар руу авч явсан. Журамлах газрын ажилчид машины гадна хорхоо шавьж цуглаж үнэр нь дийлдэхгүй байсан тул дотор нь ямар нэгэн зүйл байна гэж бодоод цагдаад мэдэгдснээр Селест охины цогцолцсон. Охины хэн болохыг тогтооход нэлээд хугацаа шаардагдсан бөгөөд цогцолцсон тэр өдөр охины аав англиар сайн ярьж чадахгүйсэн ч шууд Илийн цагдаа руу залгаж мэдээгээр гарч байгаа машинаас олцсон цогц манай охин байж магадгүй байх гэж хэлсэн. Энэ өдөр бол 2025 оны 9 сард охины 15 насны төрсөн өдрийн яг маргааш нээсэн. Урьдчилсан сонсголын үеэр прокурор охины олцсон үеийн цогцнуудын зургуудыг дийлгэж үзүүлсэн. Цогц асар ихээр муудсан байсан тул хэлбэр төрсөн мэдэгдэхээргүй бараг шингэн байдалтай болсон байжээ. Сонсголд оролцсон хүмүүсийн хэлснээр бид одоо дэлгэцээр юу хараад байна гэж бодогдохоор аимшигтай байсан гэн. Прокурор лазераар зан энэ хэсэг нь гар, энэ нь хөл, энэ нь өвдөг гэж зааж өгчээж хүмүүс ялгаж харжээ. Ийм аимшигтай эргүүдийг зөндөө харж исэн мэрэгжилтнүүд хүртэл хизээж мартагдахааргүй аимшигтай байсан гэдэг. Охины эцэг ихэд маш хүндээс нь мэдээж хэрэг. Гэтэл Дэвид өөрөө яг хичээл дээр сууж байгаа сурагчиг ямар ч нүүрний урвал гарахгүйгээр тэр аимшигтай зургнуудыг юу ч болоогүй юм шиг хараад зудаг. Харин сонсголын сүүлийн өдрүүдэд зураг гарч ирэхэд харцаа буруулж байгаа дүр үзүүлжээ. Энэ нь түүний хуульч нарын зөвлөсөн тактик байж магадгүй гэж хүмүүс үзэж байгаа мэн. Дэвид Селест хоёр долоовор урундаа X үсэг шивүүлсэн байснаас гадна зүүн гарын ядам урундаа Дэвид Селест гэж Селест Дэвид гэж бичүүлсэн байдаг ч Селестийн цогцоо олтоход Дэвид гэж бичээстэй ядам уран олдоогүй. Зөвхөн тэр уруунч биш зүүн гарын жигчийн уруунч байсангүй. Прокурорын үзэж байгаагаар зөвхөн ядам урууг тасалж авахд хэцүү байсан тул хоёр хурууг нь хамт тасалж хаа нэгтээ хайсан гэж үзэж байна. Мөн баруун нүд нь байсан ч зүүн нүд нь муудах явцтай алга болсон уу? Эсвэл хайчихсан уу? Ямар тааж олдоогүй. Нүүрнийх нь найрс хууларч урссан мэжээ. Цагдаа нар Тесла машин шинжилгээ хийхэд машины багажны дэвсгэр дээр цусны мөр бараг гараагүй. Зөвхөн зах хэсгээр нь үл ялэг байсан ч тэр дэвсгэрийг сөхөж хартал доотлол нь яг л 100 сарын гацуур мод шиг маш тод гэрэлтэн цусны мөр заажээ. Энэ нь Дэвидийн машины цуудлуудыг шинээр сольж багажны хажуу талыг угааж цэвэрлсэнийг илтгэж байна. Албан ёсоор цацагдаагүй ч Дэвидийн хийсэн гэж сэжиглэгдэж байгаа Ньюсис гэх дууны үгэнд чи амьдрмааргүй байх гэсэн мэддээ. Надад чамайг хөнөөх цаг байна. Чамд тэрийг мэдрэх цаг байна. Бидэнд цус асгаруулах цаг байна. Миний шинэ машины бүх суудал дээр гэх утгатай өгсөжээ. Ийхүү урьдчилсан сонсголт 7 сарын 21-ээс 7 сарын 27-ны хооронд үргэлжилсэн бөгөөд шүүгч үндсэн шүүх хурал руу шилжүүлэх хангалттай нотлох баримтууд байна гэж дүгнэн 8 сарын 31-нд үндсэн шүүх хурлын товыг тохирохоор олжээ. Гэвч хуульчийн өсөлтөөр хугацаа хойшилж үндсэн шүүх хурал болох хүртэл 1 жил буюу түүнээс дээш хугацаа шаардагдаж болно. Одоогоор Дэвидийг 1-р зэргийн хүн амны эрэг, насан туршаагүй үнийг бэлгийн замаар ашигласан хүчирхийлсэн эрэг, цогцыг зэрэмдэглэж хайсан эргээр ялж байгаа бөгөөд хэрвээ шүүхээс гин буруутай тогтоогдох юм бол өршөөлгүй бүх насаараа хоригдох ял эсвэл цаазаар авах ял сонсох эрсдэлтэй. Калифорни мужид цаазын ял байдаг ч бодит байдал дээр хэрэгждэггүй. Зүгээр бүх насаар нь хорд юм байна. Шүүх эмнэлэг болон хэргийн нөхцөл байдал Дэвидийн эсрэг байгаа тул түүний хуульч Селест Дэвидийн гэрт өөрөө ирээд амиа орлсон. Цомгооныхээс 3 хоногийн өмнө насан туршаагүй охин гэрт нь амиа орлсон сандарсан Дэвид цогцыг нуун дарагдуулж хайсан гэж хамгаалах магадлал маш өндөр байна. Учир нь тэдний хоорондоо бичижсэн чатан дээр охин амьдрмааргүй байна гэж бичижсэн тохиолдлууд байдаг. Дэвид өмнө нь өөрийн лайв болон ярилцлагуудаа аимшигын гротеск видео болон кино үзэх дуртай. Тийм зүйл харсан ч надад юу ч мэдрэгдэхгүй гэж ярьдаг байсан нь сошиал орчинд үлджээ. Ямартай ч урьдчилсан сонсголын үеэр ийм баримтууд ил болсон байна. Дахиад шинэ мэдээллүүд нэмэгдэх юм бол тэр үед бичлэгээрээ уулзцгаая. Өнөөдрийн бичлэг манай нүрээд дуусж гин. Суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.